Сайн байцгаана уу? Bambi TV байна. Голланд зуурлагын өмнөх хэнгүүдээ үзэж амжиг оогоол доор линкээр оруулсан байгаа шүү. Ингээд кинонд орцгоё. Зүгээр ингээд эхлээд хээж өвгийн хоёр сүүлчийн үзрөө дэлгэн. Тэд алтан гулдмайг өгөөш болгон ашиглаж Ким Үр-дэвжийг алтнуулсан байсан түнэл рүү хүрхтгаар шиднэ. Төлөвлөгөө нь ингийн боловч харгис байлаа. Ким Үр-дэвжийг с ิจ гтэй хөдөлгөн хийх юм бол тэд гал нээж бүгдийг нэг мөр дуусгахаар шийдсэн байв. Ким Үр-дэвж хээжүүтэй уулзаж түүнийг аюултай өнгөт нь мэдэж байсан тул гарыг нь машины хаалганы дээд барилаас гавлаад өөрөө жолоо барина. Үгүй чинь үед машины доор нуусан GPS төхөөрөмжийн ачаар тэднийг сүүдэр шиг л дагна. Замд явахдаа Ким Үр-дэвж өөрийгөө сайн хүмүүст харагдуулахыг оролдоно. Тэр алт өөрт нь хэрэггүй зөвхөн түнэлд очиж албайгаа эсийг шалгаад дараа нь хийж суллана гэж амлана. Үннээ батлахын тулд ан захиралтай уцаар ирж хүмүүсээ илгээж алтыг авахыг хэлнэ. Ингээд тэд түнэлд ирлээ. Ким Үр-дэвж гавны түлхүүрийг хээж өгөөд машинаас бун. Тэл эргэн тойронд нэг ч алтан гулмаа байсангүй. Хээж машинаас гарахаас татгалзсан тул Ким Үр-дэвж үннийг ойлгов. Энд алт байхгүй гэдгийг. Гэтэл нөхцөл байдал оронгороо эргэв. Тэдний Пак Үр-дэвж нууцаар мөрдөж байсан бөгөөд гарч ирээд хээж машинаас чирэн гаргаж хаана байгааг хэлхийд шаардна. Түүнд алтыг ан захирал буцааж өгөх бодол огт байгаагүй байж. Алтыг олж аваад Ким Үр-дэвжтэй хуваах эсвэл бүгдийг нь алж ганцаараа эзэмшихийг хүсэж үжээ. Тэрч бүхэл гэрч үлдээхгүйд бол хээж тэнд нь алхаад бэлдсэн байв. Ким Үр-дэвж түүнийг зогсоохыг оролдоход түүнийг ч бас алахыг завдав. Яг найдвар тасрах мөчөд бүгийг зөв цагтаа гарч ирнэ. Бүгийн хээж Ким Үр-дэвж хоёрыг аврах үедээ яах ч аргагүй байсан тул Пак Үр-дэвжийг алж өрхөн. Гэвч ан захирал болон түүний хүмүүс түнэл рүү ойртож байсан бөгөөд Ким Үр-дэвж өөрт нь алс байхгүйг мэдвэл өөрийг нь алах болно гэдгийг ойлгож байлаа. Зөвшрөнгөө барсан тэрээр бууга бүгийн толгой тулгаад алтны байршил хэлэхгүй бол буудан шүү гэж судулна. Гэвч бүгийн өвчхөн ч айсангүй. Хээжүүч нууцаа хадгалж алтаа авч үлдэхийн төлөө тэндээ өвхөж бэлэн байлаа. Хэдхэн минутын дараа ан захирал хүмүүстэйгээ түнэлд ирнэ. Тэд бүх зүйлийг нэгцэн ч тэнд амьд хүн байсангүй. Ким Үр-дэвж аль хэдийн хээжүүг авч яван цагдаагийн хэлтэд сорьсон байв. Хээжүүг амьд үлдээх цорынгаа зарган шорон торих гэж тэр боджээ. 20 хүрээнд хээжүү эцсийн 8-аа хийхийг оролдоно. Хэрэг өөрийг нь солилбол ан захирлын амлсан мөнгнөөс 2 дахин хийхийг өгөө л гин. Гэвч Ким Үр-дэвж гэмтрийн ертөнцид олон жил амьдарсан хүнчээр ан захирал шиг хүнийг эсэргүүцсэний дараа дэлхийн бүх алт жамыг нь аварч чадахгүй мэдэж байлаа. Тиймээс тэр баялагаас илүү амьд үлдэхийг сонгов. Ким Үр-дэвж хээжүүгийн утсыг авч бүгээ рүү залгав. Ким Үр-дэвж бүгээд чи дахиж чусанд хизээж ирж ирэхгүй. Хээжүүтэй ч холбоо барихыг бүү орол гэж хэлнэ. Бүгээд хээжүүг аврахын тулд бүхий л нөхцөлийг бүлээн зөвшөөрөө л гин. Бүх алтыг буцаага төгчвөл түүнийг судлах юм уу л гин. Ким Үр-дэвж нааштай хариу үзүүлсэнгүй. Маргааш нь Ким Үр-дэвж ан захиралтай нүүр тулах хэрэгтэй болов. Ким Үр-дэвж ан захирал худал тайлбар өгч тэднийг тээвэрлэх үед тосол гарч замбраагүй байлаас болоод тэд орох чусаан л гин. Мөн бүх бурууг хичээл тоххон тэр. Ким Үр-дэвж олон 10 жилийн турш үнэнч байсан тул ан захирал түүний үгэнд итгэв. Гэхдээ нэг хатуухан тушаал өглөө. Алтыг аль болгон хурдан олоо л гин. Ингээд Ким Үр-дэвж хээжүүгийн ээж өрөөрөө иргэн орно. Хээжүүгийн ээж амьсгал хураахын өмнөх нь Ким Үр-дэвжөөс хээжүүг өөрийнхөө амьдрахыг зөвшөөрөж начиг зөвхрөл ядуурлын нүхэнд битгий унгаагаарэ гэж гуйгаад нүдэн айн нь нас барна. Ким Үр-дэвжийн нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэй нүдэн дээр нь нас оров. Өнгөрснийг өөрчилж чадахгүй ч хээжүүг ямар ч үнээр хамаагүй хамгаалныг дотроо тангаргалав. Энэхүү алт бол ан захирал болон Камбожийн түншүүдийн хамтрасан томоохон амралтын газрын хөрөнгө оруулалт юм. Гэрээ байгуулах ёслол үеэр хуурамч үйл ажиллагаа явуулсан нэг Ким Үр-дэвж Камбож түншүүдэд нь илчилж орхино. Ан захирал маш их уурлах бөгөөд хичээлийг ар хударгаар нь орлон сүтгэж байна л гэж бодно. Харин Камбожийн тал алтанд л санаа тавьж байлаа. Камбожийн хоёр төлөөлөгч алга болсон алтыг дээш нь хараахан мэдэгдээгүй байгаад бол ан захирал Сидней амыг нь хамгаахаар шийдэв. Ингээд тэд Камбож түншүүдээ алт шалгах нэрээр хотоос гарган гитээд алах тушаал өгөөд явлаа. Эзгүй ойдунд гинэт зогсох бөгөөд тэтгэхийн хүмүүс гарч ирэх нь тэр. Камбожууд хэрэг бүснийг ойлгож уцаар ярихыг оролдох боловч нүд ирэмхийн зурл нэгийг нь алж өрхөв. Амьд үлсэн Камбож хүн тусгай бэлтгэгдсэн элит ажиллагааны ажилтан байх нь тэр ганцаараа хүмүүсийг устгаж өрхөв. Ким Үр-дэвж хичээлийн ажлын өрөөг чогнож байсан тул тэдний үнэт эдлийн дэлгүүр доторх хүмүүсийг ашиглан алтыг мөрдөж байгааг олж мэдэв. Энэ үед Дуян Солонгос буцаж ирсэн байх бөгөөд хээжүүгийн утас руу залгах нь тэр. Дуянд алтны талан байгааг мэдсэн Ким Үр-дэвж түүнээс хээжүүг амьд гаргахыг хүсэж байна уу? Тэгвэл алтаа үнэт эдлийн дэлгүүрт явуулж бэлэн мөнгө олгоод эргээд хэлээд утсыг нь тасалчихна. Дараа нь Ким Үр-дэвж хээжүүтэй уулзаж хээж нь нас барсныг нуугаад өнөөдөр хотыг орхих эмнэлэгт бууж ламбард руу ч очих хэрэггүй гэж тушаагаад хээжүүг тавьж явуулна. Хээжүүч түүний гинти өөрлөндөд гайхах Ким Үр-дэвжид тохиролцсны дагуу хоёр алтан худалмаагаа үлдээгээд Ким Үр-дэвж хээжүүгийн аюулгүй байдлын тул машиныхан доор буу хүртэл нусан байв. Ингээд хээжүүг явмагт Ким Үр-дэвж дараагийн алхмаа хийж эхлэв. Тэрээр хичээл рүү холбогдсон Дуяныг барихад ч туслая. Харин надад 2 тэрбум вон өгөө л гин. Энэ үед хичээлж зөвшөөрнө. Энэ бол Ким Үр-дэвжийн өрхний ихний алхам байлаа. Үүний дараа Ким Үр-дэвж ан захиралтай холбогдсон тэдний уулзах гэж байгаа үнэт эдлийн дэлгүүрийн мэдээллийг хэлж өргөнө. Ингэснээр Дуян болон
болсон хичээлийг нэг дор байна гэж тооцоолсон юм. Энэ үед Вүүгийн алт хаана байгааг мэдэхгүй байсан тул лабораторид буцаж очив. Гэвч гитээгийн хүмүүс үүдэнд нь хүлээж байсан мөгөөд Вүүгийн овжин арга ашиглан бүлгийн ахлагч руу залгаж нэтлгааны газар уулзъя гэхэд тэд шууд л хөдөлцсөн. Вүүгийн ломбардыг нэгжиж байгаад Ванны дор нуусан алтан гулмайг олхон тэр. Гэвч яг энэ үед хаалга онгой Дугуян орж ирсэн бай. Вүүгийн өөрийгөө Хээжүүг аврах гэж энэ бүхнийг хийж байна гэхэгч Дугуян итгэсэнгүй. Дугуян шууд анхааруулan бодож Вүүгийгээс үлдсэн алтыг хаана байгааг хэлээлтэн. Вүүгийж бууж өгөх гэж байгаа юм шиг өвдөглөөд боломж гармаг шууд л дайр тэр хоёр бууны төлөө ноцолтно. Эцэст нь Дугуян Вүүгийг будаад орхин явхан тэр. Энэ үеэр Хээжүүг Кимүрдэгчийн анхааруулгыг өгүүлтэн ломбард руу буцаж ирсэн байлаа. Хээжүүг ломбард руу ирэхэд ломбард бүхэлдээ сүрдсэн байхан тэр. Мөн Вүүгийн ухаангүй хөвтөж байв. Үнэндээ Дугуяны бууны сум нь жинхэнэ сум биш байсан тул Вүүгийн амьд үлдсэн байжээ. Гэвч алт ор мөргөө алах болсон байхан тэр. Вүүгийн ухаан оронгуудаа Дугуяныг өөрийг нь будаж алтыг нь авсан гэж тайлбарлана. Гэвч Хээжүү түүнд итгэсэнгүй. Дэгийн хүмүүс удахгүй буцаж ирэхийг мэдэж байсан тул Вүүгийг Хээжүү шууд л шуурч аван хэдхэн секундын өмнө хаалгаар гарч амжин. Аз болоход Вүүгийн машины хар ярьцагт бүхнийг бичсэн байв. Дугуян ломбардаас гарч цагаан седан машин суусныг бичиж үлдээжээ. Энэ бүхний дараа хамгийн сонирхолтой нь Дугуян алтыг өөртөө бус Хээжүүг аврахын төлөө хайж байсан байхан тэр. Кимүрдэгчийн зааврын дагуу Дугуян алтыг хэлсэн үнэт эдлийн дэлгүүртэн аваачаа мөнгө болохоор явв. Гэвч түүнийг өргөх хүлээж авах нь тэр. Дэлгүүрийн эзэн мөнгө цуглуулж байна гэж шалтгаан хэлэн хуцаа хожиж байх бөгөөд нууцаар хичээлийн хүмүүст мэдээлэх нь тэр. Бид удалгүй хичээл хүмүүстэйгээ дэлгүүрээ бүслэн Дугуяныг барив. Хичээл Дугуяныг маш харагсаар байцааж ярихгүй бол нүүрэнт нь насан туршдаа харамсах сориг хүлдээ шүүлэлтий. Энэ бүх шүүлтийн дарамтыг даалуу Дугуян эцэст нь бууж өгнө. Цаа алт хаана байгааг огт мэдэхгүй. Зөвхөн Хээжүүл барьлыг нь мэддэг гэж хүлээн зөвшөөрнө. Хичээл тэр дээрөө Дугуяны утсыг ашиглан нөхцөл байдал хэвэн байгаа юм шиг жүжиглүүлж Хээжүүд үнэт эдлийн дэлгүүрт уулзахаар дутна. Дугуяны төлөвлөгөөгөр Хээжүүгийн утсыг Кимүрдэгч авах байсан боловч энэхүү төлөвлөгөөнд бүтлгүтнэ. Хээжүү утсаа авахд Хичээл шууд л Дугуяны амийг барьцаан тавьж алтыг өгвөл тэр амьдулна. Үнэт эдлийн дэлгүүрт яаралтай уулзахаар эргэж хэлэх нь тэр. Хайртай хүний аврахын тулд Хээжүү зөвшөөрөхөөс өөр арга байсангүй. Вүүгийн түүний шийдвэрийг ихэд гайхах бөгөөд Хээжүү түнд алт Дугуяны унж явсан машинд байгаа. Алтаа буцааж авахын тулд энэ бүхнийг хийж яана гэж итгүүлэх нь тэр. Тэд үнэт эдлийн дэлгүүрийн ойролцоо машинаа үлдээд хоёр тийш хуваагдсан машиныг хань. Вүүгийн цагаан седан машиныг олох бөгөөд Кимүрдэгчтэй таарах нь тэр. Кимүрдэгч юу болсныг сонссны дараа цанхыг хагалж нэгтгэхийг зөвшөөрнө. Гэвч дотор нь юу ч байсангүй. Энэ үед Кимүрдэгч Вүүгийд камерын бичлэг дээрээс юу гарсныг нь асууна. Вүүгийж Дугуяны үрж явсан үргэлж тэр их алтыг багтаах хэмжээний том биш байсан гэдгийг санав. Энэ мөчөд бүх үнэн ил гарах нь тэр. Хээжүүгийн зорилго алт бус Дугуяныг аврахын тулд энэ бүхнийг хийсэн байх нь тэр. Хээжүүг ломбард руу ирэхээс өмнө Дугуян Хээжүүд өөрийн алтан гултмаг зарсан мөнгөө шилжүүлсэн байх нь тэр. Дугуяны энэ үйлдэл Хээжүүгийн зүрхэнд хүрж үл томсорлож чадахгүйгээр өрөвдөх сэтгэлийг төрүүлсэн байна. Ингээд Хээжүү үнэт эдлийн дэлгүүрт ирэхэд аимшиг төр зураг утгах нь тэр. Хичээл гэтээг урууж ан захирлын тал орсон гэдгийг мэдсэн бөгөөд газар дээр нь шууд л хутгалаад алчхав. Дараа нь тэр уцыг нь шалгаад ан захирлал хэдийн замдаа гарсан гэдгийг олж мэднэ. Хичээл олзоо бусадтай хуваах бодлого байсан тул үлдсэн хүмүүсийг тусдахаар шийдэж бүгдийг нь алхаар иргэн орно. Ингээд тэднийг хайр найргүй устгаж өрхөн сүүлийн нэг зүгтгийг оруулсан хүний хойноос хөөж дэлгүүрийг орхих нь тэр. Хээжүүч энэ боломжийг ашиглан дэлгүүрд орж яныг олно. Тэд гарч амжаагүй байтал Хичээл буцаад ороод ирв. Сандарсан Хээжүү бууга гарган бүх сумаараа түнлүү бодож эхэлнэ. Гэвч Хичээл маш хурдан байсан тул ангууны ард нүгтэж сумнууд бүгд л хий хосон өргөтгөн тэр. Хээжүүг сумгүй болсон гэдгийг мэдсэн Хичээл бүх тоглоомыг дуусгахаар шийднэ. Ингээд Хээжүү сэтгэл санааны дарамт өгөхийн тулд Дугуяныг нүдэн дээр нь буудаж харна. Яг тэр мөчөд Кимүрдэг дэлгүүрт орж ирэх нь тэр. Энэ үед Вүүгийн цугтгад бэлэн машинтайгаа хүлээж байгаад ан захирлыг хүмүүстэйгээ ирснийг олж харав. Тэд хэдхэн секундын дотор л бүгдийг нь бүсгэн тодорхой байсан тул Вүүгийн машинаараа замын голын хаалт руу өргөж үнэт эдлийн дэлгүүр рүү орох цорын гац замыг хааж өрхөв. Дэлгүүр дотор Кимүрдэгчийн галын дэмжлэгийн дор Хээжүү бүгжээ төлрүүлэн сүүдэрт хөдөлж буй төрсийг олж хараад гал нэв. Энэ удаад алдсангүй. Хичээл газар дээрээ унаад өгөв. Ингээд Дугуяны өглөө өшөөг авч чадах нь тэр. Хээжүү шархсан байсан дүү. Хээжүү суманд оногдсон байсан мөгөө тухайн алтхайхаа өмнө Кимүрдэгч болон Вүүгийн хоёр алтыг анханасаа алт хайлуулсан үйлдвэрт нуусан байсан гэдгээ хэлнэ. Бодлого Вүүгийн үйлдвэрт ирв. Энэ үед Кимүрдэгч Осогтой хамт ирэх нь тэр. Кимүрдэгч Вүүгийн хоёулаа алтыг ашиглан Хээжүүгийн амийг аврахыг хүсэж байгаад бие биендээ нэг л итгэж өгөхгүй байлаа. Энэ үед Хосоог нэгэн зочирдом үннийг хэлнэ. Тэдний өмнө байгаа энэ бүх алт хуурамч байх нь тэр. Хээжүүгийн нууц захиалгаар тэр шүнжин сууж өндөр чанартай хуурамч алт үлдэрсэн байв. Энэ хооронд Хээжүүг ан захирлын хүмүүс барин гахаан нэтлгааны газар руу очсон байв. Хээжүү барьшлыг л хэлэхгүй бол алт үргэлж аюулгүй байна гэдгийг мэдэж байлаа. Гэвч ан захирал бусдаас тис өөр хүн байх нь тэр. Хээжүүг үннийг хэлүүлэхээр шахаж байх үед Кимүрдэгч яг цагаалж ан захирал руу хуурамч алтны зургийг хэлхин. Кимүрдэгч ан захирал бүх алтыг олчлоо л гэж хэлнэ. Ан захирлж гайхын яагаад энэ бүхнийг
хийж байгаа юм бэ гэж асууна. Ким мөрдөгч энэ бол эцсийн найдвар гэдгийг мэдэж байсан тул Хэжүүг өөрийнх нь охин гэдгийг захирал хэлнэ. Ингээд Ким мөрдөгч ан захиралтай тохиролцсон алтааваад Хэжүүг орондон суллуулахаар болно. Ким мөрдөгч Чандрыг үгээд өгөөд бүх зүйл дуусны дараа энийг хийж өгөөрэй гэж захина. Шөнө болоход Ким мөрдөгч дутуу баригдсан амралтын газрын талбай руу гацаараа явна. Харин Вүүгийн үүрэг бол машинтайгаа нуугдаж байгаад Хэжүүг сулалмагц шууд лаваад явах байлаа. Хосоог үнэхээр сууд дархан байхан тэр түүний хийсэн хуурамчалт технээсээ ялгдахааргүй харагдаж байлаа. Ан захирал алтаа буцаа авсан гэж бодсон тул амлалтаа биелүүлж Хэжүүг суллана. Хэжүү шууд л гүсээр Вүүгийн машин цугаад тэд хөдлөх бөгөөд энэ үед алтны мэрэгжилтэн шинжилж үзээд энэ бүх алт хуурамч байна гэдгийг ан захирал хэлж өргөн. Хэжүү Вүүгийн хоёрыг зогтох хугацаа өгөхийн тулд Ким мөрдөгч ганцаараа тэдэнтэй чадхаараа тултална. Тэр амьд гарах боломжгүй гэдгийг мэдэж байсан ч огтхон ч харамссангүй. Энэ бол түүний гэр бүлээ хамгаалж чадаагүй эцгийн сүүлийн нөхөн төлөөц байв. Хэжүү Вүүгийгээс Ким мөрдөгч аюулгүй үстэй л гин. Вүүгийж асуудалгүй нөгөө тал руу зүгтахаар тохиролцсон л гин. Энэ бүх явдлын дараа Хэжүү бууга Вүүгийн рүү чиглүүлж эзэмгүй газар машинаас булгаад ганцаараа цаашаа явв. Вүүгийж үндэн гомцсонгүй. Вүүгийн хувьд Хэжүү харанхуугаас татаж гаргаж авсан цорын ганц хүн нь байв. Хэжүү явсаар нам гөмхөн сүмд хурж жинхэнэ алт нуусан машинаа авна. Дараа нь хууль бусаар хил нэвсрүүлэг хүмүүстэй холбогдсон дараагийн усанд тонгоцсон сууж амжина. Усан онгоцсон суусны дараа Вүүгийн өвсөн жижиг цагаан утыг цаарав. Нээж үдтэл ээжийн Чандрыг хадгалсан шаазан сав байхан тэр. Нэрийг нь хүртэл хийсэн бай. Тэрээр уйлсаар усан онгоцоор талаар гатлана. Ингээд үдгтэл солигдоход Хэжүүгийн мөрөөдөл биелсэн байв. Хэжүү Францын жижиг тосгонд 50 орчим нэмдэрч байх бөгөөд Жуарангийн хурамч нэрээрээ шинэ амьдрал эхлүүлсэн байв. Тэр талхны газар тогтмол очдог байсан бөгөөд нэг өдөр дэлгүүрийн эзэн түнд Солонгосоос ирсэн илгээмжийг өгнө. Вүүгийн түүнийг үнэндээ хизээж мартаагүй байсан байв. Тэр үлдэж бүх асуудлыг тэгцлээд үлдсэн алтаа зарсан хэмжээний мөнгө болон Ким мөрдөгчийн Чандрыг түүнд илгээсэн байлаа. Хэжүүч мөнгө болон алтаа зойрны хөрөгчөндөө хатгалдаг байхан тэр. Удалгүй Вүүгийн далай гатлан Францад ирж тэд дахин уулзсан. Тэд жаз жаргалтай төгсгөлтөд хүрсэн гэж бодож байлаа. Гэвч тэд аимшигтайгаар эндүрчээ. Гэтэгийн хүмүүсийн дайралтанд амуулсан Камбожийн ажилтан тэднийг тасралтгүй мөрдөж байсан байв. Ингээд тэр тэднийг хайсаар эцэст нь амьдрч буй газрыг нь олоод ирсэн байв. Ингээд Голланд цуврал маань дуусна. Энэхүү кино давчлал таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.